Хай vlog үзэгчтэй. За өнөөдрийнхөө бичлэгээрээ миний хувьд болохоор сүүлд маш их ном уншиж судлаж байгаа. Тэгээд маш их таалагдж байгаа нэг номноос хуваалцъя. За энэ болохоор даалт ухамсарын талаарх ном байгаа. За миний хувьд бол яг энэхүү номыг уншиж эхэлснээс хойш даалт ухамсар гэдэг зүйлийг маш их ойлгож амьдрал дээр бүр хэрэгжүүлсэн чинь миний амьдрал зүгээр ингээд үнэхээр амар гоё ингээд хэрэгжээд эхэлсэн. За тэгэнгүүт энэхүү ном маань ямар ном бэ гэхлээр за ингээд аяг кофений бяцлаглаар тэр бомтон босноо гэсэн ном байгаа. Тэгээд энэхүү номыг болохоор би анх хэрхэн яаж мэдчихсэн бэ гэхлээр за нэг юм өглөөний клубийн уулзалтан дээр очиж исэн чинь манай багш болохоор эндээс нэг жишээ уншуулад бидний хувьд ингээд бяцлагал бас ингээд хийлэгжсэн. Тэгээд миний тухайн үед маш их таалагдаад тэгснэ яг тэр үедээ ингээд ном бодлож аваагүй явж хагаад сүүлд худалдаж авсан. За тэгэнгүүт бүр эртгээ худалдаж авахгүй яав та гэж бодсон заяо. Тэгээд яг энэхүү даалт ухамсар гэдэг зүйл яг юу юм бэ гэхлээр заяо. Зүгээр л бидний эрг сөрөг бодол юм байна. За бид нэр эрг сөрөг бодол бодно штэ. За тэнгүүд зүгээр энэ даалт ухамсар ингээл биелүүлээд хэрэгжүүлээд гаргацдаг зүйл. За тэгэхээр яг нь бид нар амьдралдаа мэдээч ингээл амьдралаа сайн зүйл болгохын тулд сөрөг зүйл бодоол ивэл сөрөг зүйл бодоод болохгүй байх бүтэхгүй байх гэдэг тэр бүх нь биелээд ахана. За эрэг сайхан зүйл бодоод би болгоно бүтээн чадна гэдэг ах юм бол яг даалт ухамсар тэрийг хүлээж аваад биелүүлээд идэм байна л та. За тэгэнгүүт энэ дээр бас ингээд маш гоё жишээнүүд байгаа байхгүй юу? Одоо жишээ нь амжилтанд хүрсэн хүмүүсийн яг нэг тийм адилхан чанар байдаг гинэ. За энэ ямар чанар юм бэ гэхээр яг төрөний дурдсанчлан болно бүтэн чадна бүтээн гэсэн энэ гоё эрэг бодлоод амжилтанд хүрсэн хүмүүс бүгдэнд нь байдаг гэж байгаа байхгүй юу? Мэдээч ингээд амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнхэнэлтэй ингээд бүх зүйлийг болгоно бүтээн гэсэн юм эрэг бодолтой байдаг шүү дээ. Сөрөг бодолтой хүмүүс амжилтанд хүрснийг биелэг мэдэхгүй юм байна. За сөрөг бодолтой хүмүүс амжилтанд хүрээд уртудаан амьдарч байгааг нь бас би сайн мэдэхгүй юм байна. Тэгэхээр яах нь энэ зүйл амар чухал яах нэ. За нэмэлтээр хэм бол та хэд эндээс бас гоё жишээ уншиж өгөнгөө тайлбарлуул амар гоё байх болов уу гэж бодож байна. За энэ дээр болохоор миний хувьд ингээ гоё жишээ гэж тэмдэглэсэн байна. За энэ дээр яг ингээд миний амьдралд бас тохиолддог жишээ байхгүй юу? За уншаад үгээ та хэд кофе уухаар өөрийн 3 цаг хүртэл нойр хүрдэггүй гэж байгаа хүн даалт ухамсартай. За миний бие махбодыг өөрийн 3 цаг хүртэл унтаж амраахгүйгээр байлга гэж тушааж байгаатай адилхан гэж байгаа байхгүй. За тийм учраас даалт ухамсар түүнийг өөрийн 3 цаг хүртэл унтуулахгүй байхаар ажиллаж эхэлдэг гэж байгаа сте. Тэнгүүд зарим хүмүүс болохоор ингээд орой кофе уухаар ажил сайн байдаг, төвлөрдөг, эрүүл сэргэг байдаг гэл ингэнгүүд яг даалт ухамсартай тэрийг ойлголцсон байгаа байхгүй. Тэгвэл миний хувьд болохоор ингээд яг өдөр би 2-3-ын хооронд ингээд тэрнээс хойш ч юм уу кофе уучаар яг нэг юм зүрх дэлсээд байгаа юм шиг мэдрэмжүүд амар их төрдөг байхгүй юу? Яг өмнө нь ингээд ботсон чинь би яг өмнө нь би ер нь ингээд 2-3-ын хооронд кофе тэрнээс хойш кофе уудаггүй. Тэгэхээр миний зүрх өвдөддөг гэл нэг хүнд хэлжсэнээ санаж байгаа байхгүй юу? Тэнгүүд би яг даалт ухамсартай тэгээд ойлголцсон учраас миний би тэгж ажиллаад исэн юм бэлээ гэдэг нэг юм гоё жишээ байна. За тэгээд өөр бас жишээнүүдийг та бүхэндээ уншаад өгье. Энд дээр болохоор сайн сайхныг бодвол сайн сайхан зүйл тохиолддог. За муу мухайг бодох юм бол муу мухай зүйл тохиолддог гэсэн байна. Тэгэхээр юу бодож сэтгэж чинь яг тэр нь бэлэг учиртай. За тэгээ энэ номыг болохоор манайхаа ингээд өдрөөр нь уншиж явдаг хгүй. За зүгээр ингээд амар завгүй хүмүүс болол үнэхэрийн гоё ном. Ингээд зүгээр өдрийн ингээд тэг бараг нэг 2 минутаа болий 5 минутыг л ингээд зарцуулангуудаа энэ хүү яг нэг 2хан нүүр байгаа хгүй. Ингээд 1 2 3 гэж ингээд жишээнүүдтэй. За энэ нүрийг уншлаа даалт ухамсарын талаар ойлголоо. За тэгээд тухайн амьдралдаа хэрэгжүүлээд тэр нь биелэлээ гэд яваад өгөх юм байлээ. За тэгээд миний хувьд болохоор энэ дээр бүр ингээд яг энэ зүйл миний болно гэд ингээд бичсэн байгаа хгүй бүр номон дээр. Миний хувьд ер нь ингээд номон дээр маш их сараацаж ойлгосон зүйлээ тэмдэглэж тодруулж нэмэлтээр энэ нөгөө зайнуудыг ашиглаж юм бичгийг хүсдэг. За тэгсэн чинь энэхүү хүсэл маань болохоор 9 сарын 6-ны өдөр биелүүлсэн ингээд биччихсэн байгаа хгүй юу. Тэр хэсгээ бүр ингээд олж байгаад би биелүүлэнгүүтээ артнаа очиж бичсэн байдаг. Тэгээ гих мэт ингээд амьдрал дээр яг гоё бодож жишээнүүдийг бас ингээд биелүүлж байгаа болохоор миний хувьд маш их талархалтай байгаа. Дахиад нэг гоё жишээг уншаад үгүй аав охин хоёрын нэг жишээ төгөхгүй юу. Энэ бүр үнэхээр гоё жишээнийг уншаад үгүй за. За нэгэн залуугийн охин арсны эдгэшгүй өвчнөөсөө гадна үе мөчний өрөвсөлтэй зовж хандлаж байваа. Имчилгээ ямар ч үр дүнгээ өгөхгүй байсан ба тэр залуу миний охин эдгэртгэл юм бол би баруун гараа өгөхөд ч бэлэн байна гэд охиноо эдгэрхийг чин сэтгэлээсээ хүсэж
дахин залбирдаг байв. 2 жил гаруй болсны дараа нэгэн өдөр гэр бүлээрээ аялалд явж байгаад автомашины ослолд оржээ. Хачирхалтай нь ослоор залуугийн баруун гар хүнд гимтэж тэр даруй охины арсны өвчин, үе мөчнийх нь өвчин аль нь ч ор мөргүй идэрсэн байв. Тэр залуугийн 2 жил гарантаа залбирсан чин сэтгэлийн залбирал даалт ухамсараараа дамжин ийхүү биелсэн байна. За тэгээд даалт ухамсар гэдэг зүйл өөрөө дүгнэх чадваргийн учир яг хүлээж авсан зүйлээ тэр чигээр нь гүйцэтгэж өргөдөг. Ийхүү залбирал нь зөвхөн аавтан төдийгүй охинд нь ч биелээ болсон. Энэ нь даалт ухамсар сайн муу буруу зөв гэж ялгахгүйгээр тухяасан зүйлийг гүйцэтгэж орхидог гэдгийг харуулсан жишээ аахгүй. Тэгээд угаасаа энэ номон дээр өөр жишээнүүд дээрч гарсан эрэг цөрөг зүйл гэдгийг даалт ухамсар ерөөсөө ялгах чадваргүй учраас таны юу бодож байгаа бүх зүйлийг биелүүлдэг. Тэгэхээр амар жишээ байна. Тэгэхээр бидний хувьд мэдээж амьдралаа сайн сайхан болоосоо бүтээсэй гэж хүн болгон хүсдэг. За тэгэхээр бүгдээр ерөөсөө бодол дээр ажиллах нь байна. За тэгэх юм бол таны амьдрал маш гоёор өөрчлөгдөх боломжтой гэдгийг энэхүү жишээнээр харуулсан байна. Тэгээд зүгээр л даалт ухамсарыг ойлгоод явчихад зүгээр амьдрал амар энгийн юм шиг миний хувьд санагдаж байгаа. Тэгэхээр энэ номыг бол заавал гоё авч уншаарай гэж миний хувьд хүсэж байна. Тэгээ миний хувьд энэ номыг уншсаар явж байгаа. Тэгээ өдөр болгон за ер нь ихэвчлэн өглөө цайгаа уучаад араас нэг 5 минут уншаад гэрээсээ гарахыг хүсдэг. За нэмэлтээр маш их өөртөө биедээ зөвхөндөө авч явдаг. За тэгээ энэ ард нь хараад таны бодол таны ирээдүйг бүтээдгээ гэдэг юм гоё ишлэлтэй байна. Тэгэхээр анх удаа би юм гоё номны бичлэг хийж үзэж байна. Тэгээд зүгээр ном гэдэг зүйл яг хүний амьдралд үнэхээр гоё хэрэгтэй гэх юм байлээ. Бүр ингээд чаал өөр өнцгөөс нь ингээд харах боломжийг олгодог. За бидний хувьд ингээд подкаст сонсдог ч гэсэндээ ингээд сонсоол өнгөрдөг юм шиг байгаа. За тэгээд ингээд номыг бичлээд ингээд боддоор нь уншингууд яг тухайн ингээд үйлбэрийг ингээд боддоор нь бүр ингээд нүдэрээ харж байгаа учраас маш гоё ингээд тогтож үлдээд илүү хэрэгжүүлэх боломжийг олгох юм болов гэж миний хувьд харж байгаа. Тэгээд даалт ухамсарыг зүгээр бүгд амьдралдаа хэрэгжүүлэл амьдралаа амар гоё болгоё гэж бодож байна. Тэгээд яг миний өөрийн амьдрал дээр хэрэгжүүлсэн жишээг одоо ингээд бодонгууд даалт ухамсарын талаар би сайн мэдэхгүй мөртлөө амьдралаа миний хувьд эерэг болгож өөрчилсөн цаг мөчөөс эхлээд миний амьдрал ч гэсэндээ маш гоёор өөрчлөгдөж байгааг миний хувьд анзаарсан. Тэгээд 3 жилийн өмнөх амьдрал маань тэгээ одоо нэг 3 жилийн дараах амьдрал маань бол ингээд бүр тис өөр хоёр амьдрал оршиж байна. Тэгээд энэ цаг мөчид юун дээр илүү төвлөрч анхаарсан юм бэ гэхлээр илүү эерэг байх гэж, илүү зөв байх гэж бүх зүйлийг болгохын тулд бодлоо би эерэг болгож эхэлсэн. Тэгээ үйл талаас давхар авч эхэлсэн. Энэ цаг мөчөөс эхлээд даалт ухамсар маань ажиллаж эхэлсэн байна гэд одоо ингээд бодож байгаа байхгүй юу. Тэнгүүд би маш их баярлж байна. Даалт ухамсар гэдэг зүйлийг маш сайн мэдэхгүй байсан ч гэсэндээ бодлоо ингээд эерэг байлгах гэж хичээсний маань үр дүнд даалт ухамсар маань ажилласнаар миний амьдрал сайн сайхнаар өөрчлөгдөж байгаа юм байлээ. За тэгээ сүүлийн үед болохоор ахаад нэг анзаарч байгаа амьдрал дээр хэрэгжүүлж байгаа зүйл гэвэл өөрийгөө хайрлах тал дээр маш их суралцаж анхаарч байгаа. Тэгээд хүн яг өөрийгөө хайрлаж эхлээд өөрийгөө хайрлан гэдэг зүйл юу юм бэ гэдгийг ойлгоод үйлдэл аваад эхлэх тусам бүр ингээ амьдрал үнэхээр их талархаж улам илүү сайхан энэ орчлон дээр удаа оршин тогтнохыг хүсдэг юм байлээ. За тэгээ сүүлийн үед дахиад анзаарсан зүйл гэвэл та зүгээр өөрийгөө хайрлаад өөр дөрөө анхаарад өөр дөрөө бүхэл фокусыг өгөх тусам таны эргэн тойронд байгаа анхаартай дотны хүмүүс чинь таныг хизээж алдахыг хүсэхгүй, таныг улам бүр хайрлаж хүндлэж хамттай байхыг хүснэ. За тийм болохоор зүгээр л бусдад хайрлагдахын тулд эхлээд өөрийгөө хайрлаад үзчих, өөрийгөө анхаарад өөр дөрөө анхаарад үзчих. За тэгээд зүгээр амьдрал чинь ингээд амар гой өөрчлөгдөд ирнэ. Зүгээр бүр ингээд үнэхээр энэ талархаад ирнэ. Тийм болохоор зүгээр өөр дөрөө эхлээд анхаараар өөрийгөө эхлээ хайрлаад сурчих. Тэгээд үс-үсийг өөр дөрөө анхаараад тэр мэдрэмжүүдийг авцсан хүн бусдад түгээж бол угаасаа чадна. Тэгэхээр бүгдээрээ эрэг сайхан зүйлийг дотроо бодоод эрэг сайхан амьдралыг бүтээцгээе. Тэгээд энэхүү блогтой маань энэхүү бичлэгтэй байсан үнээр их баярлалаа. Дараагийн бичлэгээрээс дамжуулаад өөрөө уншиж байгаа олон сонирхолтой номноосоо хуваалцъя гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Өөртөө хайртай, өөрийгөө хайрлсан байгаарай.